Монголын хамгийн overrated comedian. Overrated. Бас наачаас зөвүүн юм шүү те. Тэгэхээр нэг жоохон ингээд хүмүүсийг хоороод яваад байгаа гэсэн үг. Тэ. Одоо гадаадын комедианы юмыг орчуулаад ярьсан ч юм уу те. Яг зөв. Тэ. Яг зөв. Гадаадын нэг комедианы юутай ярьдаг яриатай маш төстэй сонсогдоо те. Яг нэг юм ярьдаг бүр яг ингээд лайнаар тэг санагдчихсэн манай амарчин л байна да. Амарчин дээр нэг тим явдлууд гарч ирсэн зүгээр яг ихэндээ сүүл рүүгээ бас ямар болсон юм байгаа. Тэгээд спешиал энтри бас ингээ хийсэнтэй хийжсэн 2 спешиал хийсэн мөлөө. Гэхдээ тэр нь ингээ бас нэг юм улс төрийн карьерд нь бас нэг зориулагдсан юм шиг те. Нэг тиймэрхүү одоо комедиг тийм зүйлд ашигламааргүй байгаа байхгүй. Эсвэл одоо би өөрийн бизнесийн карьер даач гэх юм те. Одоо комедиг өөрийнхөө нэг профайлыг өсгөх тийм нэг шат те. Нэг юм юу байдлаар одоо ашиглаж те. Яг нэг тийм ашиглая гэсэн тийм нэг хандлага байдаг шүү дээ те. Яг гоо тиймэрхүү зүйлүүд бас хүмүүст мэдрэгдэхээр хүмүүст ингээд нэг байгаад байгаа юм шиг санагдахаар надад шууд үнэлэмж буурчдаг байхгүй. Секс цагаан богтой те. Цаачин бол бас яг тайзан дээр яг өндөө ингээд гарч ирэнгүүт хүмүүс амар алга ташдаг. Тэгээд яг ингээд өргөлжилж байгаа тэр 10 минутын ч юм уу ингээд яг өндөөс хүлээлтээс ингээд ундаг те. Нэг тийм нийттэй биш ч юм уу. Тэгээ өөргөө ингээд яг те алаатай гэдэг тиймэрхүү мэдрэмжтэй. Тэгээ нөгөө өөрийгөө мэдрэхгүй тэгээд ямар ч үнээр хамаагүй ингээд би одоо альтертай боломж гэдэг юм уу. Ингэж явж байгаа хүмүүс л амар жоохон миний хувьд ингээд үнэлэмж урчдаг. Олон нийтийн хувьд ингээ гоё байж магадгүй те. Гэхдээ тэр хүмүүс тэгэл удахгүй цаг хугацааны ирэхэнд ингээл өөрсдөө харуулцдаг л та. Аригун подкастын ерөнхий ивент тэтгэгч Somedia